Хүүхэд муу үг хийч байвал яах вэ? Өөрийн гэр бүлийн соёл уламжлалыг баримтлан ярилцаарай. Танай гэр бүлд зөрөвсөкхөс хүчээс энэсээ жихэн изэфишвэн зөвшөөрөгддөг жихэн изэфишвэн зохимжгүй вэ? Жишээ хакет үзүүлсээрэй. Жишээ нь чиний гарын үйлдэж хийсгийн оронд надад миний зургийг авсан чинь таалагдсангүй. Дахиад нэг удаа оростоод үзээч гэж хэлж болно. Түүнд бүх үг хийсгийг бусдад чөлөөтэй хийж босохгүй гэдгийг тайлбарлаарай. Зарим үг тухайлбал хараасын үгс нь маш их хүчтэй, хүнд жинтэй бөгөөд хүнийг үнэхээр гомдож чаддаг гэдгийг ойлгуул. Хүүхэд тэр үгсийг хинээс сонссныг нь мэдэж аваарай. Тэр хараасын үг хийх бүрдэн яг юу хийхийг хүссэн байсныг нь соёлтой байдлаар хэрхэн изэфишийг хамтдаа дахин хэлүүлж сургаарай. Заримдаа хүүхэд хараасын үгийг хит тоосон давтаж хэлдэг бөгөөд ийм үед эцэг эхийн түүнийг зоддог. Гэхдээ зодох болсон бие махбодын шийтгэс нь тус босохгүй. Учир нь ийм тохиолдолд хүүхэд зүгээр л хараас хийж байгаагаа эцэг эхээсээ нууж хэлнэ. Ингэснээр хүүхэд аажмаар эцэг эхээсээ муу нууц дарж зүйлсгээ болж ихэлдэг. Хүүхдийг бүдүүлэх хэсгээс бүрэн тусгаарлах боломжгүй ч та түүнийг илүү боловсронгүй харилцааны хэлбэрийг сонгохыг зааж сурвалж чадна.